Мазалайн эрэлт 5 дугаар хэсэг. 20-с 50. Хятад Монгол 2 орон нэн ховорцсон Мазалай баавгайг аврахад хамтран ажиллаж, тоо толгой нь 2 дахин нэмэгджээ. Нэн ховорцсон Мазалай баавгай амьдрах орчин нь Монголын баруун өмнөд говийн дархан цаазд газрын бүсэд оршдог. Мазалайг хамгаалах чиглэлээр судалгаа хийхин тулд бид Хятад Монголын хамтарсан шинжээчдийн багтай хамт энд ажиллаж байна. Мазалай идэвхтэй цагаар бид дорооноор мөрийг хайж байна. Өдрийн цагаар бид Мазалайн баавгай амьдардаг бүсэд нэвтэрч чухал мэдээлэл цуглуулна. Яах гэж ийм тор тавьсан болоо? Мазалай энийгээр өнгөрөхөд өснөөс нь орооцолдож үлдэнэ. Бид тэрүүгээр нь ДНХ-гийн шинжилгээ хийж байгаа. Энэ нь Мазалайн тоо толгойг тодорхойлох боломжтой болно гэсэн үг. Монголд тусалж байгаа Хятадын эрдэмтдийн баг 6 жил хийсэн шалгалтын явцад Мазалайтай нэг ч удаа тааралдаж байгаагүй ч зэрлэг амьтдын ул мөрийг тогтоох замаар шинжлэх ухаанчаар тэднийг олж тогтоосоор байна. Амгалан профессор, Мазалай мөр яагаад ийм тод байдаг юм болоо? За, ингээд явна. Ингээд явдаг байхгүй мөр. Ингэж алхах юм байна тийм үү? Манай судалгааны баг хамтарч ингэж ажиллаад генетикийн судалгаагаар хамгийн багадаа нэг 50-аад Мазалай байна гэдгийг гаргаж ирсэн. Сүүлийн 6 жилийн хугацаанд Хятад Монголын мэрэгжилтнүүд нийт 70,000 км замыг туулж Мазалай баавгай нөөц газрын 3 баян бүрдэд ажиллаж түүхэндх хамгийн өргөн хүрээтэй дээжийг цуглуулах ажлыг хийжээ. Хоёр улсын мэрэгжилтнүүдийн илрүүлсэн Мазалай баавгайн тоо 22-оос 50 гаруй толгой болж өмнө нь бүртгэгдэж байснаас 2 дахин нэмэгджээ. Энэ залуучууд мэрэгжилтэй хамгийн сайн гэтэл эдгээр маань их туршлагатай. Яг л энэ хүнд нөхцөлд надтай адилхан яваад л ингээд ажил хийсэнд би их талархаж идэг юм аа. Дархан цаазад газрын Мазалайд бэлдсэн тижээлийн хайрцгийн эргэн тойронд Мазалайн хөлийн мөр үс ноос ялгадас их бий. Би өдөр болгон энд ирж Мазалайг хүлээж байлаа. Бид бараг л зөрж өнгөрсөн. Энэ бүгд Мазалайн отгон. Чихтэй нойтон байна. Өчигдөр юм уржигдөр энүүгээр өнгөрсөн байх нь. Мазалайд тусгайлан бэлдсэн тижээлийн хайрцаг. Дээр тагтай. Тижээлээ хийгээд л болоо. Твшээ өөрөө автоматар дүүргдэг юм. Энийг харж байна уу? Идэж дуусахаар өөрөө дүүрдэг байх нэ? Тийм ээ, энэ бол буудаагаар хийсэн тижээл. Харамсалтай судалгааны ажил маань өндөрлөх төгсөн ч Мазалай харагдсангүй. Бид энд удаан хүлээж чадахгүй ч эрдэмтэд Мазалай баавгай нууцлаг уул мөрийг өөр аргаар бидэнд харууллаа. Мазалайн зургийг авсан байна. Мазалай. Энд чинь Мазалай шүү дээ. Яг дэрэгдүр өнгөрч. Энд ч мөн Мазалай. Алмцэг юм байна. Мазалайг судлах аврах зорилгоор Хятад улс Монголд 150 ширхэг хит ягаан туяаны камер болон бусад техник хэрэгсэл бэлгэлжээ. Эдгээр жижиг камераар бид зожиг Мазалай баавгайн усны их үүсвэртээ ирж усанд орж гэр бүлийнхэнтэйгээ хооллож үр удмаа үржүүлж байгааг харж байна. Говийг дархан цаацс газрын агсгийн хамгаалтын захиргааны техник тоног төхөөрөмж бол 100% шинжлэгдэж хамгийн сүүлийн техник тоног төхөөрөмжүүдийг ашигладаг байгаль хамгаалагч мэрэгчлэлтэнгүүд ашигладаг болсон. Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд үндэслэн дархан цаазад газар нь тижээл услахааны цэгүүдийг нэмэгдүүлэх, Мазалайг хамгаалах, экологийн коридор байгуулахаар төлөвлөж байгаа нь Мазалайг аврах, түүнчлэн дэлхийн амьд бодисын олон янз байдлыг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой юм. Мазалай ийм хүнд нөхцөлд амьдарч байна. Бид судалгааныхаа ажлаар дамжуулан Мазалай хэрхэн амьдардаг талаар хүмүүст илүү их мэдээлэл өгч Мазалайг хамгаалах хэрэгтэй болоод байгааг ойлгуулахыг хүсэж байна. Түүнчлэн үүгээр дамжуулан зөвхөн Мазалай гэлтгүй цоохор ирвэс Монгол хулан зэрэг нэн ховорцсон амьтныг хамгаалж экосистемийг бүхэлд нь хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ төсөл бол анх 2013 онд Монгол Улсын засгийн газар бүгд найрамд хятад улсын засгийн газрын төвшөнд нэг бүс нэг зам хөтөлбөрийн хүрээнд бас анхны санаачлагыг бол эхлүүлж төслийн саналыг бол боловсруулж хятадын засгийн газар танилцуулж ирсэн. Тэгээ энэ төсөл маань амжилттай 2018 онд бол хэрэгжиж эхлээд өнөөдөр ингээд амжилтаа дуусж байна. Биднийг явхад Хятад Монголын мэрэгжилтнүүдийн багийнхан бидэнтэй салах ёс гүйцэтгэлээ. Өмнө нь ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага та нар шиг ингэж Мазалайн тухай гүнзгий мэдээллээгүй гэж хэлсэн юм. Танаа нэвтрүүлгээр дамжин илүү олон хүн Мазалай баавгайг таньж ойлгон экологийн олон янз байдал болон их дэлхийгээ хамтдаа хамгаална хэмээн найдаж буйгаа тэд илэрхийллээ. Дууны найруулагч Галсан Аргачаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн кино алба 2024 он.